Мол дэлгүүрт эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ЖМО худалдааны төвд өнөөдөр өглөө 10 цагийн орчим хүн амны ноцтой хэрэг гарчээ. Их сурвалжийн мэдээллээр нөхөр нь эхнэртэй бие махбодын хүчирхийлэл үлдэж, улмаар зэвсгийн чанартай зүйл ашиглан хоолойн тус газарт нь гэмтээсэн байна. Илүү үйл явдлыг ЖМО худалдааны төвийн түрээслэгч нар нүдээр харсан бөгөөд амь хохирогч аврал ирж зүхтахыг оролцсон боловч нөхөр болох эрэгтэй эргэн тойронд байсан хүмүүсийг ойртуулахгүйгээр сүрдүүлсээр хүнд гэмтэл учруулснаас газар дээрээ нас баржээ. Талигаач эмэгтэй тухайн төвийн 1-р давхар талбай түрээсэлдэг 1991 онд төрсэн 3 хүүхдийн ээж байжээ. Эмэгтэй амьд хүрсэн этгээд нь талигаачийн хууль ёсны нөхөр хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл таарамжгүй харилцааны улмаас салах хүргэлтээ өгч шүүхээс эвлэрэх хуулийн хугацааг өгөөд байсан гэх мэдээлэл байна. ЖМО худалдааны төв нь 24 цагийн харуул хамгаалттай бөгөөд хэрэг гарах үед худалдааны төв нэгдсэн харуул хамгаалтын алба ажлын байран дээр байсан ч тухайн үйл явдлыг анзааралгүй өнгөрөөсөн байж болцсошгүй байна. Энэ талаар худалдааны төвөөс тодруулахад энэ талаар би мэдээлэл өгдөг хүмүүсээ хэрэг гарсны дараа худалдааны төвийг бүрэн хаасан бөгөөд биднийг очиход маргаашнаас хэвийн ажиллана гэх мэдээллийг хаалган дээрээ наасан байлаа. Хэрэг өнөөдөр өглөө гарсан учраас хэргийн талаарх рапорт мэдээлэл нэгтгэгдэж ирээгүй гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.